It баг тийм ээ. Би болохоор өөрөө 11 гийн эрх хас буюу шижир байна. Тэгээд ягаад энэ бичлэг амар сонио эхэлсэн бэ гэвэл би энэ бичлэгийг хийх гэж хараал идсэн баг 40 минут болсон баха. Ягаад вэ гэвэл ялцчгүй өөрөө ээрж мороод байсан л та. Тэгээд энэ бичлэгийг ингээд хийхээ бүр удаад одоо яг энэ бол би эцсийн яг ингээд авалт гэж өөртөө ингээд итгүүлээд ялцчгүй ээрж морохгүйгээд шийдээд энэ бичлэгийг хийж байна. За тэр ч яг уу. Тэг манай it баг нь болохоор яг ямар сэдв авч тэрийг яаж танилцуулах вэ гэхлээр авсан сэдв нь болохоор 1990 оны ардчилсан хувьсгал өрнөл ялалт ач холбогдлын тухай ингээд одоо миний бие ирэх хас болохоор ингээд тайлбарлах юм аа. Тэгээ манай багийн гишүүд Цэлмүн, Эрдэнэ, Мэлэг, Цолмон, Эрдэнэ баяр, Төмөр тэгээд ирэх хас би байна. Социализмын уналт буюу socialism fall гэд энд биччихсэн байна. Яагаад социалист тогтолцооны уналт болоод байна вэ гэхлээр энд бичигдсэн байгаа. 1990 оны ардчилсан хувьсгал нь социалист тогтолцооны мухардмал байдал, нэг намын дарангуул хүний эрх чөлөөг зөрчсөн нөхцөл байдлын эсрэг залуучуудын тэмцлээс үүдэн эхэлсэн бөгөөд Монголын түүхэн шинэ үеийг нээсэн чухал үйл явдал байваа. Одоо сая дурдгдсан шиг одоо ингээд социалист тогтолцол маань ялцчгүй ингээд зөвлөлт холбоот улсын ингээд нөлөөгөөр олон улсад тархаад тэгээд тэр олон улсад тархсан байдлаараа ингээд тэр тогтолцоо нь ер нь бол ялцчгүй мухардаад ялцчгүй нэг намын дарангуулал хүний эрх чөлөөг зөрчсөн нөхцөл байдлаараа ингээд илүү ингээд дор тогтолцоо юм байна гэд ихэнх хүмүүс ард түмэн санал нийлжсэн. Тэгээд тэр санал нийлжсэн ард одоо иргэдийн дунд ялцчгүй монголчууд байгаа. Ялангуяа монгол залуучууд тэгээд тэр ингээд мухардснаас нь болоод ингээд манай ингээд залуучууд ер нь бол нэлээ олон юм хийнэ. За тэр нуршаач жоох дараагийн слайд руу оръё. За 1989 гинэ. Энэ бол ер нь бол яг эхлэл цэг нь байна. Тэгээд 1989 оны сүүлээр Улаанбаатар болон Ховд хотын залуучууд улс төрийн анхны олон нийтийн жагсаалуудыг зохион байгуулж ардчилсан төлөө тэмцэл эхлүүлсэн. Одоо ингээд энэ Улаанбаатар болон Ховд хотын залуучууд маань одоо 3 бүлэм үүсгэсэн гээд байгаа. Тэгээд энэ 3 бүлэг нь болохоор шинэ үе, орчлон, ертөнц гээд энэ 3 бүлэг байгаа. Тэгээд энэ 3 бүлэг нь яах юм бэ гэвэл одоо ерөнхийдөө одоо төрийн анхны олон нийтийн жагсаалуудыг зохион байгуулж ардчилсан төлөө тэмцэл эхлүүлсэн гэвэл одоо ингээд энэ жагсаалууд байгуулад энэ юу яагаад энэ төрийн тогтолцоо ингээд ийм амар мухардтал орцсон тэнэг байгаа юм бэ гэдгийг юу нь бол ухааруулах, ард түмнээ уриалгах зорилготой байгуулагдсан байгаа. Тэгээд 12 дугаар сарын 10-нд болсон цуглаанд хонхны дуу ингээд дуу байдаг та. Би яг үг нь мэдэхгүй л дээ, аяынч мэдэхгүй мэн. За яг тэр хонхны дууг дуулж Монголын ардчилсан холбоо байгуулагдсанаа зарлан Монгол ардын хувьсгалт нам болон төрийн дээд байгууллагад шаардлага хүргүүлсэн нь ардчилсан хувьсгалын чухал эхлэл болсон юм аа. Одоо ингээд талбай дээр жигсэж байгаа. Тэгээд энэ Монголын ардчилсан холбоо үүсчихлээ. Тэгээд тэр нь болохоор ингээд Монгол ардын хувьсгалт нам болон төрийн дээд байгууллагад шаардлага тавьсан байна. За дараагийн слайд руу оръё. Тэгээд энэ гэж байгаа. Энэ нь болохоор энэ бичигдсэн байгаараа Монголын ардчилсан нам гэдэг байгаа. За энэ ардчилсан нам нь одоо ингэж яг юу гэсэн үг юм бэ, юу юм бэ гэд гайх чи бол одоо энд ингэж харагдаж байна. 1990 оны ихээр эрх баригчдын хариу тутмаг байснаас үүдэн ардчилсан төлөө тэмцэл олон өргөжиж шинэ хөдөлгөөнүүд үүсч иргэд олноороо жигсаал цуглаанд оролцох болсон. 1-р сард олон мянган хүн Сүхбаатарын талбайд цугларч 2-р сард Монголын ардчилсан нам буюу байгуулагдаж улс орны хөгжлийг чиглэсэн зорилго шинэ хуулийн төслүүдийг хилцэн баталсан хувьсгал үйлчлэлийн чухал үе шат байваа. Одоо ингээд манай ингээд төрийн ингээд эрх баригчд маань ингээд жоохон гүрийгээ тариу өгж мөхгүй бахаар нь тэр нь болохоор илүү ингээд юмыг ингээд бадрааж дэврүүлсэн байна. Улам өргөжиж шинэ хөдөлгөөнүүд үүсч иргэд олноороо жигсаал цуглаанд оролцох шалтгаан болсон
байна. За дараагийнхыг орчие дөө. Тэгээд энд харж байгаа их баригчд маань ингээд энэ манай ингээд арт түмнээ ингээд жоохон сийнцсэн байна. Тэгээд Монголд улс төрийн 2 дахь нам байгуулагдаж Монголын ардчилсан холбоо болон бусад хөдөлгөөнүүд эрх баригчид тодорхой шаардлагууд тавьсан чангалтай хариу аваагүй гэж байна. Одоо сая ингээд сийнцсэн гэж хэлсэн. Одоо ингээд бүр яа ингээд те бүр игнордоо юу ч ярихгүй цааш ингээд хангалттай хариу аваагүй. Ер нь бол жоохон тийм хүлдүүл байсан гэх юм уу? Тиймэрхүү л. За. Үүний улмаас 1990 оны 3 дугаар сарын 7-нд Монголын ардчилсан холбооны гишүүд Сүхбаатарын талбайд үсгэлэн зарлаж тэмцлийн хурц хэлбэрч хэлжив. Одоо энэ нөгөө нэг алдартай үсгэлэн байна. Тэгэд 3 дугаар сарын 7-нд ингээд үсгэлсэн гэж байгаа. Энэ ингээд манай арт түмэн байна. Тэгээ ингээд ууртай үйлчлэгсэн байгаа. Тэгээ 3 хоног үргэлжилсэн гэж байгаа. За 3 өдөр үргэлжилсэн энэхүү үсгэлэн олон нийтийн анхаарлыг татаж арт түмэн ардчлалын төлөө тэмцлийг өргөнөөр дэмжсэн хувьцаалын өрнөлт хүчтэй түлхэж болсон юм аа. Одоо ингээд үсгэлсэн зарслаар илүү их ингээд эргээд ингээд энэ арт түмний энэ манай ингээд чагсаж байгаа хүмүүсийн зөв юм байна. Тэгээд энэ төр их баригчид төр жоохон тэнэг багийнууд байна. Тэгээд жоохон эсэргүүцье гэж юу шийдсэн. Тэгээд 1990 оны 3 дугаар сарын 9-нд ардчилсан хүчнүүд болон эрх баригчдын хооронд хилцээр явагдаж Монголын ардчилсан хувьсгалт намын төв хорооны улс төрийн товчооны бүрэн бүрэлдэхүүн огцрох шинэ хуулиуд боловсруулах тэгээд улс төрийн шинэ хүчнүүдтэй хамтран ажиллах зэрэг асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн. Одоо юу гэсэн үг вэ гэхээр ингээд энэ Монгол ардын хувьсгалт нам нь болохоор за та нар яллаа бид нар бууж өглөө. Одоо юм болио залуучуудаа гэж юу нь бол те зарчмын тохиролцоонд хүрсэн байна. Үүний үр дүнд үсгэлэн болон жагсаал цуглааныг зогсоохын үрээсэн улс төрийн тунхаглал гаргаж арт түмний санал асуулгаар цаашдын шийдвэрийг гаргахаар болсон юм аа. Одоо ингээд та нар ер нь үсгэлэнгөө зогсоо. Бид нар ингээд одоо ингээд дэмжиж байна. Одоо окей зүгээрээ та нар одоо ингээд те санал асуулгаараа ингээд цаашдын шийдвэрээ гаргаж болно гэдэг манай иргэд маань хайпи гэдэг ингээд юу нь бол ад жаргалтай байна. Тэгээд 1990 оны 3 дугаар сарын 9-нд Ж Батмөнх арт түмэндээ хандан мэдэгдэл хийж үсгэлэн зогсож улс төрийн хямрал намжив. Улс төрийн зөвшөлтслөөр хүнд асуудлыг шийдэж болдгийг энэ үйл явдал харуулсан. Удалгүй Монгол ардын хувьсгалт намын урьдчилгууд огцорч үндсэн хуулийн намын ноёрхлын заалт хүчингүй болж Монголд нэг намын тогтцоо эцэс болсон. Одоо ингээд юу гэсэн үг вэ гэхлээр манай ингээд те үсгэлэн зарлсан нөгөө нэг тэгээ чагссан тэгээд нөгөө нэг бүлгмүүд ярьсан тэд нар нь болохоор ингээд гүрийсээр байгаад одоо ингээд энэ Монгол ардын хувьсгалт намыг удирдлагуудыг ингээд огцруулад үндсэн хуулийн намын ноёрхлыг заалт хүчингүй болгоод тэгээ Монголд нэг намын тогтолцоо ингээд байхгүй одоо ингээд олон намын тогтолцоотой ер нь бол яг ардчилсан улс гэж ер нь бол болгосон гэж хэлж болно. Үүний үрдэд Монгол улс 50 аргаар социализмаас арчлал зах зээлийн тогтолцоон шилжих зам нээгдэж хүний эрх чөлөөг эдэлдэг шинэ нийгмийн үндэс тавигдсан юм аа. Тэгээд одоо ер нь бол тэр ингээд 1989 онд ингээд тэмцсэн хүмүүс байгаагүй байсан ч гэжтэй ер нь бол социализмаас гарчгал байсан л да. Ялцчгүй социализм бол уналтанд орсон байсан. Гэтэ яг хэр удаж иж гарах байсныг мэдэхгүй. Гэтэ ер нь бол 1989 оноос эхэлсэн тэр ингээд манай ингээд Улаанбаатар болон Ховдын ингээд те залуучуудын ингээд тэр ингээд бүлгмүүдээс болоод ерөнхийдөө бол яг хөө тэр бүлгмүүдээс болоод л зөндөө олон ингээд нөлөө хүчин зүйлс байгаа. Гэтэ яг хөө энэ манай ингээд сэдв дээр энэ зөвхөн тэр хэдийг л дурдсан байсан л да. Тэгээ тэр хэдээс болоод ер нь бол Монгол нэг намын тогтолцоо үгүй болоод социализмаас арчлал зах зээлийн тогтолцоонд ингэж шилжиж орсон байна. За тэгээд ер нь бол ингээд энэ манай ингээд
4-ийн 1 сэдв ингээд дуусж байгаа. Тэгээд өрнөл ялалт ач холбогдол гэж байгаа. За ач холбогдол дээр нь би одоо нэг хідэн жишээ дурдчихъя л да. Ягаад энэ социализм тэр капитализм буюу одоо арчлал интерес ер нь дор вэ гэвэл нэгт ингээд эрх тэгш байд хүн бүхэн ингээд эрх тэгш ингээд байх хэвээр чиний өмч бол төрийн өмчөө гэсэн энэ бол яалцчгүй сонирн байгаа үстэй. Тэг би одоо ингээд өөрийнхөө өмчтэй байж болохгүй гэсэн үг штэ. Ер нь бол нэг утгаар яг гоо тийм үг биш л дээ. Би жоохон буруу ярьчлаа. Гэтэ ер нь бол тиймэрхүү гэж. Тэгээд ер нь бол хүний эрх чөлөө, эрх зүй энд ер нь бол яалцчгүй буруугаар нөлөөлж исэн. Ардчлал нь болохоор олон намын тогтцоотой байдал энэ социализм зөвхөн нэг намын цогцлоотой тэр нэг нам нь тэгээд энэ улсаа бүр дарангуулсан байсан. Тэр нь бол яалцчгүй буруу. Тэр нэг намаа тэгээд одоо яаж ч унгаах юм те ингээд бид нар шиг ингэж тэмцэхгүй бол унахгүй. Ер нь бол тиймэрхүү. Тэгээд ер нь дахиад нэг юм нэмчихэд бол ер нь социализм, капитализм хоёр ингээд хүйтэн дайнд оролцсон шүү дээ. Ингээд 1945 оноос хойш ерөнхийдөө бол 2 дугаар дайнд дууснаас хойш. Тэгээд ер нь бол уралдаж моралдаад сансар руу хэн хурд явах уу, хэн илүү их цөмийн зэвсэг хийх үү энэ төргээд тэр талаараа ингээд зэвсэг үйлдвэрлэл хөгжлөөрөө ингээд явж исэн болохоор тэрийг ингээд хүйтэн дайн ямар ч ингээд ер нь жинхэнэ ингээд дайн болоогүй зүгээр ингээд бие биен дээрээ тагнуул хийж бие биентэйгээ ингээд өсөлдсөн байдлаар бол хүйтэн дайн гэж яригдсан юм байлээ. Яг хөө тэр энэ сэдвтэ ямар ч хамаагүй л дээ. Гэтэ би зүгээр ингээд нэмхийг хүссэн. За. Тэгээд ер нь бол манай ингээд сэдв болчлоо дөө. За тэгээд энэ бичлэг ингээд дуусгач хийдөө.